Сайн байцгаана уу? Ингээ OnePlus 7 Pro гээд утсыг 2020 онд хэрэглэхэд ямар байх вэ? Бас хаанаас авч болох уу? Хэрэглэхэд ямар хөө байсан талаар дүгнэлтээр бичлэг хүргэх гэж байна. За уг утсыг Хятадаас захиалж авсан. Нийтдээ 21 хоног болж иж ирсэн. Захидаг сайтыг ашигласан. eWorld цэг имэн тэгээд City Express цэг имэн гэх мэт сайтуудыг ашигласан. Тэгээд утас захихад асуудал болгосон. Юу гэхээр Хятадаас захиж байгаа. Тэгээ ер нь сайн мэдээж мэдгүй ер нь эрсдэлтэй алхам хийж байгаа. Тэгээд ч уус нөгөөс татдаг каргоны сайтууд нь өөрсдөө мэдгдсэн. Та ингээд айгүй баталгаатай бус хүнээс авч ирсэн гэж хэлжсэн. Уг нь Taobao цэг сайт, цэг.com сайтаас авч байгаа юм л да. Гэтэ эрсдэлтэй шүү гэж анхааруулсан. Би тэгээд за зүгээрээ гэдэг угаасаа өөрөө шалж авсан сайт авсан л да. За тэгээ авсан чи энэ хардаа ингээд утсынхан зүүн байхгүй. Яас гэж чи ингээд тэрвэлтийн явцад юм шиг ингээд дотгошоо ороод гацсан байсан. За ингээд кейс дагалдаж ирдэг. За утас маань энэ Хятадаас гисэн учраас бүх юм Хятад бичгтэй ойлгомжгүй байсан. За би 8 ГБ-ийн RAM-тай 256 ГБ-ийн багтаамжтай үйлбэг авсан. Тухайн утсын арын шилэн бол Matte Finish буюу одоо бүрсгэр тийм шилэн байгаа. Ямар нэг тунгалаг шил биш. Энэ 3-1 янз бүрийн хээ тогтож үлдэхгүй гэсэн. За энийг утсынхын тухай ном харамсалтай хятадтай учраас юуж ойлгохгүй. За ингээд нааддаг стикер бас агалж ирдэг тухайн утас. За утасны баталгааны утас тестийн утас өг тухайн үйлдвэрлэж захтай юу шалгацсан. За алдартай warp charger нь 30 ваттын цэнгэлж гэсэн. Гар утсыг 30 ваттаар цэнгэлэх тухай юу бол үнэхээр тухайд бол байгаагүй. Яг Oppo-гийн компани бол гаргацсан байсан. За энэ алдартай OnePlus-ын нэрийн утас болсон улаан USB кабель. За тэгээд тухайн утасны чивчний борд байхгүй учраас чивчний шилжүүлэгч ингээд дагалдуулж өгдөг байгаа. За ингээд хайрцагт бүх зүйл дуусчих юм аа. Тэгээд тухайн утсыг худалдаж ихэд асуудал гарсан л да. Аваад нөгөө нэг систем хятад оос байгаа учраас олон улсын хөлбөр буюу Oxygen оосын суулгах хэрэг гарсан. Тэгээд суулгах гэж үзсэн. Харамсалтай нь зааврын дагуу болохгүй байсан. Тэгээ шалгалтал тухайн девайсын нэр нь GM1915 гэсэн. Энэ нь T-Mobile-ийн буюу Америк хөлбөр байсан. Тэгээ энэ үнэхээр асуудал болсон. Тэгээд Америк T-Mobile-ыг интернэшнл болгодог тийм аргаар ашигласан чинь болчихсон. За тийм учраас утас авахд энэ анхаарах юм байл л дээ. За одоо тэгээд тухайн утсыг бүтэн 1 сар хэлсний дараа ямар байгааг одоо энд ярьж үзүүлье. Түрүүн бол unboxing-өө үзүүлчлээ. За уг утас нь curved дизайнтай. Заавал кейс шаардлагатай. Ер нь бол яад бол ийм curved буюу номорсон дэлгэцтэй ийм утас унж гэмтгэрээ унах юм бол амархан гэмтэн дэлгэц нь амархан байгаа. За уг утас хамгийн таалагддаг юм энэ дэлгэц curved-с болсон шүү. Номорсон дэлгэц хамгийн хогийн. Гэхдээ яг ийм бүтэн дэлгэц буюу утасын нүүр хэсэг тэр чигтээ дэлгэц байгаа утас ер нь ховор. Энэ хардаа энэ ингээд селфи камер нь мотороор гарч ирдэг. Харамсалтай нь утасны их биеийн өнгө болон яг энэ селфи камер байгаа хэсгийн гадарган өнгө хоёр жоохон өөр харагдчихлээ. Жоохон өөр харагдчихсан. За тэгээ уг утас нь камерын олон төрлийн горимтой. Pro горим гэдэг бол маш хэрэгтэй горим. Яагаад гэвэл та Pro горим ашиглаад шүн одны зураг авах боломжтой. Бүр энэ хэдэн жилийн өмнөх утаснууд дэлгэцсэн байгаа. Харамсалтай нь iPhone-ийн өөрийн камерт нэр нь байдгүй юм билээ. Би iPhone-оор авах гэж үзчихсэн. Тэгээ iPhone дээр яг нэмэлтээр Night юутай хэлээд нэг тийм апос уулгач болдгийг бүх утас шөнөөр одны зураг авах боломжтой. За уг утас нь 3 төрлийн камертай. Ардталтаа Ultra Wide болон main камера тэгээд телефото гэсэн 3 камертай. Ultra Wide нь 117 градусын өргөнтэй авдаг. Бичлэгийн хувьд болохоор уг утас нь Optic Image Stabilization буюу оптикоор тогтворжуулах боломжтой. Мөн давхар софтверээр тогтворжуулдаг. Тэр нь тэгтээ 1080p-гээр тогтворжуулна. За 30 ваттын цэнгэлэгч нь бол маш сайн. Юу вэ гэхээр та тэг хөвтэй байхад нь цэнгэлж эхлээд 20 минутын дараа гэхэд 50% болцсон байх боломжтой. Энэ утас бол тэгдэг. Тэгээд батарейн хувь өсөх болгонд цэнгэлэл юу нь буурдаг. Утасны батарейнд хэрэгтэй тийм. За энэ бол Ultra Wide-аар авсан зураг байна. За дараа нь main камераараа буюу 48 мегапикселийн камер авсан. За дараа нь телефото камераар авсан зураг. За 48 мегапикселийн зураг авж байгаа боловч тэр нь pixel binding технологи ашиглаад 4 дахин багасгаад зургийн чанар юу нь сайжаад 12 мегапикселтэй болоод пикселийн одоо сенсийн алдцгүй сайн авдаг.
За селфи зурган дээр харин маскыг танихгүй лээ. Маск тавьд хүний цайг танихгүй. За энгийн зураг авсан байна. За түрүүн тэр нэг шөнийн зураг авсан горим хасан. Тэр бол нэг 5-аас 10 секундын турш утас хөдлөөнгүй байх хэрэгтэй юм билэ. Маш сайн зураг авдаг санагдсан шөнөөр бол. За энэ бол автофокус шалгах гэж зураг авсан. Юун дээр фокусох ёстойгоо утас өөрөө мэдэх ёстой. Тэрийг бол автофокус гэж байна. За энэ бол энгийн тогтолцоодч горим. Optic stabilization гэх. Optic-тэй ихэ ажиллаж байгаа бодоо хэлж байна. За үсэн олчин чимээ хэр авч байгааг сонсож байгаа. За optic-ийн нэг software stabilization буюу EIS гэх бичлэг бодонд харуулж байна. Эдгээр сайн тогтолцоо болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн 1080p дээр болдог. 4K дээр болохгүй. Харин нөгөө горим нь энгийн оптик нь гэхээр 4K дээр 60 фрейм per second буюу маш сайн гэсэн гэж байна. Энэ утсыг харин нэг давуу тал гэсэн үг. 4K 60 фрейм per second. Одоо ч нэг утас 4K энэ даалгацсан 2019 оны төлөвлөлөө. За энэ болохоор мэдээж хугацаагаа удаашруулсан гормоор секундэд 480 пиксел фрейм зураг авах байдлаар бичлэг хийж байгаа. За тэр цаана нэг гэрэл анигч байгаа харж байгаа. Монголын цахилгаан 50 Гц-тэй байдаг учраас энэ тэр нь мэдэгдээд байгаа маа. За одоо утасны тоглоом тоглож үзье. Тоглоом тоглоход бол уг утас ямар ч асуудалгүй санагдсан. Гэхдээ 30 минутаас дээш ингээд тасалтгүй тоглоход бол халалт мэдэгдэжээ. Тухайн утас халж илээ. Тэгээд нөгөө нодлон тухайн утасны эвэг хийгээсэн хүмүүсийн бичлэгүүд үзсэн бол тухайн утас дотроо liquid cooling system буюу шингэн cooling system гэсэн юм нэвтрүүлсэн гэж хэлээд байсан. Тэгээд хүмүүс утсыг задлаа үзэхэд бол ер нь зис хөрвөх нөө дулаан дамжуулах зис хавтангийн хэсгэн дээрээ дотор нь шингэн юу вэ? Азот байх шиг байсан. За PUBG дараа нь тоглож үзсэн. PUBG тоглоход асуудалгүй байсан. Бүх юм тоглох гэж үзсэн. Гэхдээ нөгөө Ultra High мод нь нэмэлт пакэж татчихсан байсан. Би тэгтээ татаагүй болохоор зүгээр энгийн хаяар нь татсан тоглосон. Тоглоом тоглоход бол үнэхээр хоцрогдоогүй лээ. Энэ утас камераар бол хоцрогдсон санагцсан. Яагаад вэ гэхээр нодлон яг үдийд гаргасан iPhone 11-ийн хажууд бол камер нь сайн биш лээ. Гэхдээ камерын 4K 60 FPS тэгээд за буруу ярьчлаа. Юу гэдэг вэ? Камерын Pro мод бол яг зөв iPhone-оос илүү байлээ. Pro модоор та хүснээр өөр ингэсэн мэрэгжлийн зургийг авах боломжтой байхгүй. iPhone зоолоход нэмэлтээр мөнгө төлж аппликейшн суулгах шаардлагатай. Өөрийнх нь камер дээр Pro мод байдаггүй. Гэхдээ энгийн модоор iPhone 11 сайн зураг авч чадна. Энэ утсаас илүү сайн зураг авдаг. Тэгээд мэдээж S20 Ultra Note 10 Note 20 гэх мэт утаснуудын хажууд бол зургийг муу авч байсан. За мэдээж энэ утасны кейс тэгээд энэ утсан зөвлөгдсөн бэлгэцийн наалт гэх зүйлс олдох боломж Монголд бол бага байлээ. Би тэгээ бас утас авч байхдаа урдаас баахан кейс гэж авсан. 6 кейс 2 бэлгэцийн наалт хийж аваад юм нэлийн бэлтгэлтэй үзсэн л тээ. Тэгээ уг утсан бол кейсгүй барьна гэхэд бол үнэхээр хэцүү юм байлээ. Гарнаас хатилж унчих гад унлаа гэхэд тэгэл эвгүүч юм шиг санагдаад. Гэтэ энэ ялч хит хит унгаасан би энэ утсаа. Нэг метр гаруй өндрөөс дээтэл нь 1 метрийн өндрөөс унгааж үзсэн. Тэгээд одоогор явна гэж гинцсэн юм бол алга дэлгэцэн зүгээр. Яг тоглоомын бичлүүдийг бүгдийг 3 дахин хурдуулцаг орно үзүүлж байгаа. За ингээд PUBG болчихсон. За дараа нь Call of Duty Mobile. Энэ Call of Duty Mobile гэдэг тоглоомыг PUBG гэсэн компани хөгжүүлж хийсэн байгаа. PUBG-гээс бол хамаагүй гоё санагцсан надад. Гэтэл нэг зарим нь хүн биш нэг подноттой тоглоод байгаа санагдсан. Айгу муу. Эсвэл хүмүүсийн утас гацдаг байсан юм уу заа мэдэхгүй. Тэгээд миний компьютерын үйлдвэрийг олон жилийн өмнө тоглож байсан нэг гоё санагдсан. За тэгээд тухайн утсын спикерийн байршлын хувьд яг хамгийн том спикер байрладаг гэсэн буюу утсыг доотх хэсэг. Одоо миний баруун гартлын хуруу одоо тэг спикер бол хаацсан байгаа юм. Ингэж барьж тоглох үед бол спикерийг хаагаад ер нь дууны хэсгийг хаачаад ийлээ. Энэ нь жоох нэг талаараа суул санагдсан. Гэтэ тухайн утас хоёр стерео спикертэй. Нөгөө спикер нь болохоор бэлгэцэн дээдний хэсэг. Нөгөө хүний утсаар ярих хэн наалт хэсэгтэй байж байгаа. Тэр нь маш чаг дуурдсан юм билээ. Надад энэ их таалагдсан. Яг бол миний өмнө барьдаг гэсэн Samsung-ийн утсан яванда айгу муу болсон шүү дээ. Яг цаар яг зөвхөн санагддаг байсан.
Galaxy S7 байсан. Дараа нь тэгээд Note 8, S8 гэх мэт утсуудыг үзүүлээд аюулгүй хандсан гэдэг. За тэгээд гацлын хувьд бол энэ тоглоом ямар ч тоглоом дээр энэ утас ямар ч тоглоом дээр гацхгүй гоё санагдсан. Тэгээд энэ утсыг шалгаад тоглоомнуудыг нэг тулж амар гацсан бишээ халсан тохиолдол бол бото андерлоо орчихсон. Амар би нөө бүх графикийн үзүүлэлтүүдийг тултлан хай дээр нь тавиад ультра дээр нь тавиад 30 минут болсон байна. Амар халсан юм. За ингээд таблетийн юм дуусаа. Нэг раунд дуусаад өчтөө сая сүүлийн киллийг харуулж байна. За өнөөдөр би MVP болж байгаа маа. Яг нэг хөлбөө баахан алдсан ш. За дараа нь хүүхдүүдийн тоглоод идэв. Fortnite байна. Надад Fortnite шал таалагддаг. Балаа тоглоо. Тэгээ ялангуяа Epic Games-ийн сервер байна. Амар гацдаг. Тэрийг мэдхгүй юм ш 7 хоног болгон үнэгүй тоглоом компьютер дээр өгдөг. Сервер нь гацаад заваарч ирдэг. Одоо энэ mobile Fortnite-ийг ч гэсэн сервер нь алдаа заагаад галччихлээ. Одоо хараарай. Яг гоё хэлчихсэн чинь серверээ алдаа заагаад интернет холболт зүгээр байсан. Бидний интернет зүгээр байсан. Тэр connection error гэдэг ингээд тиймүүд нь зааж болио би болсон. За тэгээд дараа нь би өөрөө хамгийн дуртай тоглоом болох Pro Evolution Soccer-ыг тоглож шалгаж үзсэн. Бүх үзүүлэлтийг тулгасан. Тэгээд уг тоглоом нь 90 Гц-ийн автоматтай дэлгэцийг дэмждэг юм билэ. Дээдл нь 60 Гц-ийн буюу секундэд 60 фрейм харуулж чаддаг тоглоом учраас би 60 фрейм дээр л шалгасан. Тэгээд одоо 60 фрейм дээр байгаа. Мэдээж FIFA-гийн mobile хором тоглоом бас байдаг. Тэгээд тэрний ажил энэ mobile тоглоом хамаагүй гоё санагдсан. Тэгээд компьютер дээр FIFA нараад би. Тэгээд комментатор буюу одоо нөгөө тайлбарлагч нь итгэжүүлж учраас цаана хүн яриад байгаа. Тоглогчийн нэр зохиол хийгээ, ингээд гэх англиар хэлж байгаа. Тэгээд энэ Pro Evolution Soccer-ыг 30-аас дээш баг 40 минут тасалдгүй тоглосон чинь халтан мэдчихсэн. Бүр нэг амар халтчих биш юм жоо бүлээ өргөө. Тэгж харж байгааг хэлж байгаа. За тэгээд тоглоом дуусахад надад ямар ч асуудал санагдсан. Үнэхээр гоё ажиллаад миний өмнө барьдаг сувцууд энэ хүлэмжгүй тоглох гэхлээр гацаад идвэсэн. Дорхноо халдаг байсан. Тэгээ энэ утсыг энэ 2020 онд авахд бол яах вэ? Би 1,360,000 төгрөгөөр авсан. Хятадаас загсан. Карготоо нийлээд. Тэгээд Монголдоос шинийг биш хуучныг нь олж авах хэд бол сая 100 200 та байсан л та. 8,250 та. Тэгээ ямар нэг дагалдах юм байхгүй шүү дээ. Хуучийг авъя гэвэл. Тэгээ шинээр нь авахд бол дагалдах юм олон байсан юм. Яг шиг хайцгаа дотн дагалдах ориг зэмсгээгээ. Бидээ мэдээж давхар бахан тест загсан. Янз бүрийн тест загсан. За ингээ хүлэмж маань ихний үеийн маань болчихлоо. За одоо мэдээж хурууны хэмдэг чинь маш гоё санагдсан. Одоо ингээ янз бүрийн хурууныгээр ордог апууд байна. Хамаг, элдийн зай, банкны апууд, баримт, хардаа хурууны хэмдэг чинь хэсэг ингэж гоё харагдаад ингээл олчихно. Айгуу гоё харагдахад их гоё харагддаг. Гэхдээ уг хурууны хэмдэгч маань одоо энгийн товчлуурн дээр байрладаг өмнөх үеийн хурууныхээ мэдрэчийн хажууд бол жоохон удаан мэдээсдэг санагцсан. Нэг 30-40% та удаж ийлээ. За тэгээ удахаа уцаа артлал бол ийм мет финиш буюу тунгалаг бус бүсгэр. За одоо камерын хувьд бол селфи камерыг нэг гоё юм та хүнд үзүүлэх гэж байна. Ингээ хуруугаараа даахад бол мэдэрдэг. Гэхдээ инглигээ тухайн юу гимтэхгүй. Доцон байгаа мотор маш сайн. За энэ өндөөс унж байгааг мэдэрдэг. Яг гэвэл унна гэдэг тухайн утсан энэ селфи камеранд маш аюултай тий. Юмд хөшигдөж зохигдвол тэгэл дуусаад. Тэрийг өөрөө мэдээд автоматар хаагддаг горимтой. Энэ бол маш сайн фичер болж өгсөн.
Тэгээд дараа нь тухайн утасны систем бол мэдээж Oxygen OS болгосон байгаа. Би олон улсаар нөлөө international болсон. Тэгээд Android 10 дээр нэвтсэн нэг гоё нэг Dark mode-ийн Force хувилбар, Force Dark гэдэг бүх апыг хар болгочихно автоматар. За энэ хардаа банкны апууд байна. Шууд хар болгоно. Одоо social pay орж үзүүлээ. Шууд хар болгочих. Айгу амар. Гэтэ энэ жоохон алдаатай байсан. Тийм үү. Тэр бол нэг Facebook Messenger аваад үзвэл мэдчихжээ. Dark байгаа юм дээр автомат dark нөгөө. За мэдээж дэлгэцийн горим 90 Гц. А батарейга хэмнийг ивэл 60 Гц болгож болно. Гэхдээ 90 Гц-дээр аюу гоё смут буюу гацдаггүй санагдана. За батарей мэдээж бүтэн өдрийн хэрэглээг бол хангалттай хангаж ийлээ. Одоо та бүхэн ингээ харж байгаа бох би 7 цагийн өмнө дүүртэн цэнгэлээ одоо л ашиглахад 61% үлдсэн. Тэгээ батарейны 14%-ийг дэлгэц ашиг ганцаараа ашигласан гэж их мэд юм үзүүлэлтүүдэд харж болно. За ингээд туслаа.